За та бүхэдтэй эсний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бас эмэгтэйчүүдийн халуулсан эмэгтэйчүүдийн баярын мэндийг эмэгтэйчүүдтэй бас бүгдээ хүргэлээд ашицгаая. Баярын мэнд хүргье. За. Олон улсын байтугай бүр ингээд сансар огторгүй юм шүү. Өөр гариг байхгүй шүү дээ. За. Сүүлийн хэдэн 7 хоног миний хувьд маш тийм завгүй ачаалттай 7 хоногуд үргэлжилж байна. За шалтгаан нь гэвэл үйлчлэлийн хажуугаар Библийн сургуулаа төгсөх гээд үз тарж байна. Дипломаа бичиж байна. Тэгээд тийм учраас ингээ байнга дэлгэцсний ард сууж байгаа байхгүй юу. Тэгээд дэлгэцсний ард байнга сууж ийн нэг талаараа нөгөө талаараа нойр муутай яваад байна. Тэгээд тэрнээс болоод ингээ би их сүлдөө байгаад байгаа байхгүй юу. За тэгсэн чинь 2-7 хоногийн өмнө нэг орой бүр ингээд маш их өвдлөө бүр юу толгой бүр амар өвддөг юм. Өвдөд. Тэгээд толгойн им цитромакс уулаа гэсэн байдгүй. Тэгээ юм хийж чаддаггүй. Тэгээд за энэ худлаа юм байна. Ер нь шууд унтъя. Тэгэх юм бол толгойн өвчин ч гэсэн бас гайг болж магадгүй. Тэгээд унтах гэсэн чинь нойр үрдэггүй. Нойрыг утлаас болоод тэгээд бүр толгойн нойрны им хүртэл уулаа гэсэн байдгүй. Зөндөө аргаар үзлээ. Тэгээд би бас нойрыг утгаараа янз янзын арга хэлдэг байхгүй юу. Гой хуучны классик хөгжим сонсно, пиано, чело мело гэдэг. Тэгсэн чи тэр мэрийг сонсоо байдгүй. Тэгээ сүүлдээ босоод нэг магтан дуу ингээ гитартаа дуулахаараас гоё амардын. Тэгсэн чинь бүр юу магтан дуудаад гитараа дарах нь байтугай бүр ингээ бүр амар өвдөд бүр сайхан өвчт юм бол өгсөж өөлж чаддгүй бүр. Бүр амар өвддээ. Тэгээд залбирлаа. Тэгээд залбирж явах үед эзэм намдааж өгөөч гээд тэгээд тэгж яхад яг нөө Исая 53-ын 5 дээр байгаа одоо өнөөдрийн хэсэг дээр бас иш татж байгаа түүний шарахаар бид эдгэрсэн гэдэг энэ санаа ингээд залбирч яхад орж ирээд тэгээ асуулт бүр ингээд төрөөд болдгоо. Аль хэдийн өнгөрсөн цаг дээр түүний шарахаар бид нар эдгэрсэн гэдэг итгэгч нарт хамааралтай гоё үнэн байгаа шүү дээ. Тэгсэн чи би өвдөд өгдөг те. Итгэгч нарт ингээд зөвхөн бий байтугай бид нар ингээд итгэгч нар өвчин ингээд байнга янз янзын хэлбэр явдаг. Тэнд ямар утга учир байд юм бол цаана юу байгаа юм бол бидний итгэлгүй байдлаас болд юм уу эсвэл ямар нэгэн үнэн байна уу гэд тэгээд шууд орон дээр сууж ягаад судалж эхэлвэ. Бүр ингээд унтч чадахгүй гамчлага өвдөд. Тэгээд судалж исэн чинь яг нэг өнөөдрийн номлолыг яг одоо судас гэж хэлж болох яг нэг гол үнэн эзэн илчилж ойлгуулсан байхгүй юу. Тэрийг ойлгоол тэгсэн чинь тэр үнэнтэй ингээд яг хамт явж байгаагаа мэдээд тэгсэн чинь маш их тийм гоё амар тайван дулаан байдал тэгснээ гоё баяр хөөр орж ирээ. Тэгээд тэгэнгүүт шууд судалж байгаа юм орхиол тэр өнөөдөр яг хуваалцах гэдэг тэр үнэн дээрээ бүр ингээд оршоод тэрийг бүр ингээд гэрэл мэлээ унтраачаад тэгээд тэр үннийг бодоод ингээд бясалгаад өөртөө хамааралтай. Тэгээд бодох тусам тэр гоё үннийг бодох тусам нөгөө өвтөн чи ингээд намдаад тэгснээ нойр хүрээ тэгээ унтцсан ерөнхийдөө бол. Тэндээс ерөнхийдөө өнөөдрийн тэр гэрчлэлээс тэр илчлэлээс маш чухал нэг гоё гайхалтай зүйл 2-7 хоногийн өмнө мэдэрсэн тэр зүйлээ та бүхэдтэй хуваалцахыг хүсэж байгаа. За тэрний юу гэхээр жинхэнэ эдгэрэл 1-р Петр 2-ын 24 байна. За бүгдээрээ хамт уншъя те. 1-2-3 биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ. Амен. За яг таны одоо яг харж байгаа инх тайван гэдэг энэ хүн яг энд оршиж энэ мөчтөө нэгэн зэрэг зөвхөн би ч биш та бид бүгдээрээ нэгэн зэрэг хүн хоёр мөн чанараар оршдог байна. Хоёр мөн чанараа. Тэгээ энэ хоёр мөн чанар нь янз бүрийн байдлаар илэрж байна. Янз бүрийн байдлаар. Жишээ нь бид нар сүнс Эхлэл 1:26-27 дээр Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн гэж байгаа. Тэгээ Библи бол Бурхан бол сүнс гэж байгаа. Тэгээ бид нар Бурхны дүр төрхийн дагуу тэр сүнс өөгдөж бид нар сүнслэг оршихуй болж байгаа. Бурхны тэр бүх сүнслэг чанарууд байхаас гадна бас тэр бидний Адамын хоёрыг бүтээсэн тэрхүү оршихуйд бас амийн мод байгаа. Мөнх амьдрах, мөнх яг Бурхантай адилхан мөнх гэдэг оршихуй. Тэр хүн болж төрсөн л бол хүн болгон бүгдээрээ мөнхийн оршин тогтнолыг тээж байгаа. Бүгд мөнх оршин. Бүх хүмүүс итгэгч мөн ч биш ч бүгд мөнх оршин. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн учраас гэхдээ хаана вэ? Хинтээ вэ гэдэг мэдээж ялгаатай. Тэгэхээр бид нар нэг
одоо энд оршиж байгаа би нэг мөчөд сүнс бас зэрэг надад ямар мөн чанар бид бүгдэд ямар мөн чанар байгаа гэхээр атом молекулаар бүрдсэн матери гэдэг мөн чанар байгаа. Матери. Эхлэл 2-ын 7 дээр харах юм бол биднийг шорооноос бүтээж байгаа. Шорооноос. Нөгөө шороо буюу энэ байгаль дэлхийн ертөнцтэй яг адилхан атом молекул гэдэг энэ ойлголт. Бүх физикл тэр бүтээлүүд бүгдээрээ атом молекултай энэ матери гэдэг. Тэгэхээр бид нар сүнс бас матери. За нөгөө талаараа бид нар нэгэн зэрэг Филиппо 3:20 дээр байгаачлан тэнгэрт харьяалагддаг. Тэнгэрт буюу энэ түрүүний ярьсан матери буюу шинжлэх ухааны судалдаг сансар окторгуугаас бүр цаг хугацаа орон зайгаас бүр гадна орших 3 дахь тэнгэр гэж Библи хэлдэг. Бурхны төрхөөр оршихуйд бид нар харьяалагддаг. Тэндээс аврагч эзнийг бид нар хүлээж байгаа тийм. Нэг мөчөд бас шууд нэгэн зэрэг бид нар газарт харьяалагддаг. Энэ дэлхийн харьяатай. Бурхан бидний Эхлэл 1:26 дээр энэ газар дэлхийг захируулахаар энд биднийг бүтээсэн. Газарт харьяалагддаг. Тэнгэрт харьяалагддаг. Хоёр мөн чанар. Хуйлаа үнэн. Тэгээ энэ хизээ нэгтгэх гэхээр мэдээж Есүс Христийн хоёр дахь ирэлтээр ирэх үед шин тэнгэр газар гээд тэр гайхалтай шин харьяал бүрэн төгс төрхөө биелэлээ олсон харьяал биднэрт бодиттой болно гэсэн. За тэгээ хамгийн эцэст нь одоо хуваалцах гэдэг энэ өвчин гэдэгтээ хамааралтай биднэрт илүү ойр бидний илүү сайн мэддэг бас нэг илэрлэл нь тэр хоёр мөн чанарын бас нэг илэрлэл нь юу гэхээр дотоод хүн. Тэгээд гадна харагдах хүн. Дотоод сүнс сэтгэл зүрх оюун санаа гэдэг энэ ойлголт дотоод хүн маань. Инх тайвны дотоод хүн. Бас гадна харагдах махан бие гэдгээр. Матай 22:37 дээр энэ дотоод хүнийг Есүс энэ дотоод бүх хүнээрээ Бурхан Аавыгаа Бурхан Эзний хайрлах гэдэг хуулийг ингэж цомготохдоо бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан гэдэг нь танд байгаа. Таны дотоод хүн чинь байгаа. Зүрх, сэтгэл, оюун ухаан нэг зүйлийг ярьж байна гэсэн. За тэгээд гаднах нь болохоор юу гэхээр Эхлэл 2:7 дээр маш сонирхолтой. Эхлэл 2:7 дээр шорооноос материас хүнийг бүтээгээд тэгээ зүгээр шавар байгаа шүү дээ тий шавар. Шаврын ийм нэг ийм хүний хэлбэртэй. Тэгснээр гээд Бурхны амьсгал тэр шавар нь биед орох үед амьд биет болж байгаа. Еврей хэллэг нь болохоор нефеш хая гэдэг хэллэг байгаа байхгүй юу? Нефеш хая гэдэг. Тэгээ Эхлэл 1-р бүлэг дээр бас гарч байгаа. Араатан амьтан ч гэсэн яг адилхан. Араатан амьтдыг амьд биет гэдэг нефеш хая гэдэг. Тэгээ бидний энэ бие нь болохоор гадна харагдах бие маань яг араатан амьтдын тэрхүү амьд организмтай адилхан энэ бүтцтэй ерөнхийдөө бол. Мэдээж хэлбэр янз янз юм өөрчлөсөн ерөнхийдөө адилхан. Матери байснаас сүүлдээ Бурхны тэрхүү сүнс ороод хүн амьд оршигч болж байгаа. Тэгэхээр за ингээд ийм зүйлсүүд байна. Хоёр мөн чанар яг. Эдгээрийг Бурхан бүтээхдээ Бурхны бүтээгдсэн хоёр мөн чанарыг Бурхан энэ хоёр мөн чанартайгаар хүнийг бүтээгээд тэгээ үүнийгээ Эхлэл 1:31 дээр нэн сайхан гэж хэлж байгаа. За энэ эдгээр Библийн санаанд бол яг одоо өнөөдөр бидний үзэх энэ эдгэрэлтэй бүр маш хамааралтай. Үнэхээр надад маш гоё илчилт баяр хөөрүүлсэн. Тэр нэн сайхнаар Бурхан бүтээж байгаа. Нөгөө бие сэтгэл тэгээ энэ дотоод зүрх сэтгэл махан бие гэдэг бүх зүйлийг Бурхан бүтээ нэн сайхан буюу ямар ч өвчин байхгүйгээр бүтээсэн. Ямар ч өвчин байхгүйгээр бүтээсэн бас Бурхан өвчнийг огт хүсдэггүй гэсэн үг. Бид амьдралд ч гэсэн ямар ч зовлон байхгүйгээр бүтээсэн Бурхан бидний амьдрал зовлон хүсдэггүй. Гачигдал хоосрол байхгүй. Гачигдал хоосрол байхгүйгээр бүтээсэн бас тэр зүйлийг огт хүсдэггүй. Тэгээ энийг бодохоор бидний амьдрал байгаад байна гэдгээр Бурхан тэрийг хүсэхгүй байна гэж бид нар бодно гэсэн үг байхгүй. Бурхан хүсэхгүй байна. Тэгээ эндээс Бурханы хүсэхгүй байгаа учраас Бурханы хүсдэг зүйл нь юу гэхээр эдгэрэл байгаа сте. Эдгэрэл, жаргал, баяр, хөөр. Бас ямар ч ганцаардлыг Бурхан байхгүйгээр бүтээсэн. Бурхан Адам Ява хоёртай хамт алхаж исэн те. Хамт алхаж исэн. Тэгээ бас Бурхан бидний дотор маань ч гэсэн гаднах харагдах мөн чанарт маань ч гэсэн ямар ч хэрүүл, уруул, зөрчилдөөн, үүмэн самууныг байхгүйгээр бүтээсэн Бурхан бас огт хүсдэггүй. Эхний бидний гол ойлгох зүйл юусэн маш чухал суурь нь Бурхан бидний амьдралд өвчин, зовлон, үхэл, хагацал, үүмэн самуу, хэрүүл, эмх замбраагүй байлыг Бурхан хүсдэггүй. Хүсдэггүй. За тэгээд ингэж бүтээсэн. Тэгээ энэс нэг ийм бодол орж ирнэ.
За тэгсэн чинь гим нүгэл үлдээд тэг гим нүгэл хүн өөрөө гим нүгэл үлдсэн юм чинь гим нүгэл үлдсэн учраас одоо үртэх ёстой юм хүртэг гэж бурхан хүсэх болов гэдэг бодол. Яаков 1:17 дээр ингэж байгаа. Альва сайн сойрхол ба альва төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бурхан аавыг хэлж байгаа. Эцгээс бууж ирдэг. Бурхан аавд түүнд өөрчлөгдөх сүүдэрч үгүй гэж байгаа. Бурхан аав огт өөрчлөгдөхгүй заяа. Өөрчлөгдөхгүй мөн чанартай. Нэн сайхан гэж бүтээсэн бүтээлдээ юу хүссэн тэр хүсэл нь гим нүгэл үйлдсэн ч гэсэн хэвээр байгаа. Бид нар огт өвчин хүсдэггүй. Хоосрал, ядуурал тэр нэг юм гашуу бурхан хүсдэггүй хэвээр байгаа. Бурхан өөрчлөгдөхгүй учраас. Еврей 13:8 дээр ч гэсэн Есүс Христ хүү бурхантай Есүс Христ өчигдөрч өнөөдөрч үүрд мөнхөд хэвээрээ. Тэгэхээр бурханы хүсэл яг одоо бидний амьдралд хэвээрээ гэсэн. Бурханы хүслийг мэдэх нь яагаад чухал вэ гэхээр бурханы хүслийн дагуух хүсэл альва үйлдэл одоо төлөвлөгөө заавал биелнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бурханы хүслийг мэдэх нь маш чухал байгаа байхгүй. Бурхан бидний амьдралд өвчин хүсдэггүй. Тийм учраас эхний ойлгоцол маш ерөөсөө юм. Бурхан өвчин огт хүсдэггүй, огт хүсэхгүй. За гэхдээ бурхан энэ хүслээ биш дээ автоматар шууд бүтээсэн бүтээлдээ тулахгүй байгаа байхгүй. Бурханы энэ хүслийг нь автоматар робот шиг биелүүлдэг тийм утсан хүүгэлтэй зарц боолыг бурхан бүтээгээгүй. Яг өөрийнхөө дүр төрхийн дагуу буюу зарц боол робот биш. Бурхан өөрийнхөө хүүтэй адилхан болох тэр хувь тавилан дуудлагатай бурханы өв залгамжлагч болох тэр бурхан шиг их чөлөөт өөрийн гэсэн тийм хувь хүсэлтэйгээр бурхан бүтээсэн. Тэр нь өөрөө гоё. Тэгээд тэр хүслээр тулгуурсан чөлөөт сонголтоороо Яохова бол миний эзэн гэх үед тэр яг жинхэнэ хайр, жинхэнэ шийдвэр сонголт байгаа байхгүй. Тэр робот шиг гээд кодлцсон. Тэгээд тэрнийхээ үр дагаварт нь эдгэрэл өвчин зовлонгүй явж байгаа нэг юм зүгээр л кодлцсон л тийм код байгаа даа шүү дээ. Үгүй чөлөөт сонголтоороо бурхныг сонгох, чөлөөт хүслээр бурхныг сонгох гэдэг. Тэгээд ингэж уг нь бүтээсэн байгаа даа. Ингэж бүтээсэн. Гэтэл яг энэ хүсэл нь гим нүглийг үйлдчихсэн байгаа. Яг энэ хүсэл нь. Тэгээд тэрхүү гим нүглээс болоод тэгээд яг одоо бидний амьдралд байгаа бурхны төлөвлөгөө хүсэл биш. Бидний өөрсдийн их чөлөөтэй тэр хүслээрээ бурхныг биш бусад өөр зүйлсүүдийг сонсоод тэр зүйл дээр өөрийнхөө хүслээ тавиад зүрхээ тавиад тэрийг хүсдэг болоод бурхнаа биш бусад өөр зүйлсүүдийг хүсдэг болсны үр дагаварт гим нүгэл орж ирээд энэ дэлхийн ертөнцид бидний одоо зовоо шаналаад байгаа итгэгч нарын амьдрал энэ дэлхий дээр байгаа бодиттой зүйлсүүд ярьж байна тийм. Тэдгээр зүйлсүүд ороод ирсэн. Энэ гим нүгэл нь хоёр мөн чанартай. Англиар omission commission гэж ярьдаг. Sense of omission, sense of commission гэдэг. Юу гэхээр хийх ёстойгоо хийхгүй байдаг. Ямар ч итгэхгүй хийх ёстойгоо ерөөсө хийдэггүй зүгээр бай. Энийг хийгээрэй гэсэн чинь тэрийг хийдэггүй зүгээр байж идэг тийм гим нүгэл. Нөгөөх нь болохоор энийг битгий хийгээрэй гэсэн чинь хийдэг итгэвтэй. Ийм хоёр төрлийн гим нүгэл, бүх гим нүгэл ийм хоёр төрөлд ангилагддаг. Гэсэн яг анхны тушаал нь ч гэсэн яг ингэж өгөгдсөн. Тэгээ энэ тушаалыг хуйлан зөрчсөн. Тэгэхээр эхлээд 2:16 дээр ингэж байгаа шүү дээ. Эхнийх нь бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр түрүү хэлсэнтэй гим хийгээрэй гэсэн зүйлийг огт хийдэггүй зүгээр ингээл байж байгаа нь эхний гим нүгэл. Тэгсэн чинь бурханы эхний тушаал нь юу вэ гэхээр тэгээд эзэн бурхан тэр хүнд тушаан. Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимснээс их чөлөөтэйгээр гэдэг үг хүртэл зарим орчуулгууд дээр байгаа. Энэ цэцэрлэгийн аль ч модны жимснээс их чөлөөтэйгээр дураараа ид гэдэг тушаал. Дураараа ид. Өөрөөр хэлбэл бурханы нөгөө нэн сайхан гэдэг зүйл дээр бурханы сайн сайхныг ид гэдэг тушаал ихнийх нь. Сайн сайхан дээр төвлөр. Тэр бурханы сайн сайхан тэр юу гэлээ? Бурхан өвчин огт хүсдэггүй. Тийм учраас бурхан анхны хүн Адам Ева хоёрыг нэг юм одоо огт хүнд байхгүй тийм маш өвөрмөц потенциалтайгаар бүтээсэн шүү дээ, тий. 100% оюун ухаанаа ашигладаг, тий. Махан биеийн бүр ингээд мөнх наслах боломжтой организм бүтээсэн үг нь матери нөрөө. Тэгээ гин нүглээс болоод цаг хугацаанд нас нь богиносон ч гэсэн Адам нь 930 наслж байгаа, тий. Тэгээ сүүлдээ ингээд бүр багасж байгаа, 70-80 болж байгаа. Гэтэ анх бүтээхдээ өвчин биш, харин бүр ингээд төгс ирүүл мөнх амьдрах боломжтой энэ биеийг бүтээсэн. Тэр бурханы тэр нэг гоё зүйлээр нь төвлөр гэдэг ихний тушаал байхгүй. Өөрт байгаа тэр нэг бүх тэр нэг гоё хүч
оюун ухааны тэр чадан тэрэн дээрээ төвлөрөөд тэрийгээ эдэлж хэрглэж оршиж нөгөө нэг сайн сайхныг нь эдэлж хэргэл гэдэг энэ санаа. Тэ зовлон байхгүй харин оронд нь эдэн гэдэг тэр эдэн гэдэг нь өөрөө тийм баяр жаргал гэдэг утгатай байгаа байхгүй. Бүр ингээд ийм баяр жаргалын газрыг бүтээж байгаа. Юу зовлон, баяр жаргал. Тэгснээр гачигдал хоосрол байхгүй. Баахан жимс урангуул ногоо бүтээгээд дураараа ид гэдэг ихнийх нь. Тэрийг гол нь хийгээгүй байхгүй ихнийх нь. Хоёр дахь нь за ингээд нэг зүйлийг огт хийгээгүй. Тийм учраас байх ёстой уураг орж ирэх ёстой нөгөө нэг сайн сайхан Бурхныг магтахад хүргэдэг нөгөө нэг гоё мэдээллүүд байхгүй байгаа байхгүй. Тийм учраас яаж байгаа гэхээр энийг битгий дээрээ идэх юм бол гарцаагүй үхэн шүү гэж маш тодорхой хэлж байгаа. Энэ модны жимснээс битгий идэж болохгүй түүнээс идсэн тэр өдөртөл чи зайлшгүй үхнэ гэж маш тодорхой хэлсэн сануулсан. Гэтэл битгий хийгэрэй гэсэн юмыг нь хийчихсэн байгаа. Ингээд хийсэн тэр нэг гим нүглийн үхэл гэдэг зүйл биелсэн шууд тэгж байгаас харин сайн мэдүүлэгч модны жимснээс идсэн тэр өдөртөө чи зайлшгүй үхнэ гэд. Идсэн шууд үхэл ноёрхож эхэлсэн. Гэхдээ та нар Библийг санаж байгаа бол шууд үхээгүй те. Үхээгүй. Гэхдээ еврей нэгдүгээр бүлэг дээр нэг дээр байгаа юу гэж байгаа гэхээр хүн өөрийн эрх мэдлийнхаа үгээр орчлын ертөнцийг ингээд тогтоон барьж байгаа ингээд унах гад ингээд тогтоон бариад ингээд барьж байгаа. Хүн буюу Есүс Христ эрх мэдлийнхаа үг буюу нөгөө сайн мэдээгээр. Тэгэхээр сайн мэдээний авралын ажиллагааны зорилгоор шууд өгөх ёстой, шууд ялзрах, сүрэх ёстой юм ингээд тогтоон барьж байгаа. Зөвхөн сайн мэдээний зорилгоор. Тийм учраас үхэл гэдгийг шууд бодтойгоор шууд тэр дороо ирээгүй. Гэхдээ одоо бидний сэдв рүү ерөөхдөө орж байгаа нь юу гэхээр үхэл шууд тэр дээр орж ирээгүй ч гэсэн үхлийн хатуур, үхлийн нөгөө нэг ноёрхож байгаа гэдэг баталгаа нь шууд ороод ирсэн. Шууд амьдралд гараад ирсэн. Тэр нь юу вэ гэхээр нэг ихнийх нь баталгаа нь юу гэхээр сэтгэлд гим нүгэл бүх хүний сэтгэлд гим нүгэл ноёрхоод эхэлсэн. Гимт хүсэл, гимт хувийн би гэдэг эго гэдэг балиар муухай юм. Сүнс нь хүртэл шууд гим нүгэл ноёрхоод сүнс нь үхмэл болж байна. Сүнс нь гим нүгэл ноёрхож чинь харин махан биед өвчин ноёрхож эхэлж байгаа. Мөнхийн тэр үхлийн баталгаа нь хатуур нь юу гэхээр бидний махан биед байдаг өвддөг өвчнгүүд ч нэ гэсэн. Тэгээд энэ өвчин баг багаар явж байгаа сүүлдээ ерөөсөө шууд эцсийнхаа үхэлдээ өргөдөг байна. Тэгэхээр хараа одоо бид нар яг үнний дагуу байх юм бол бид нар эдгэрэл гэдэг тэр гайхалтай зүйлийг авна штэ. Исая 53-ын 5-ыг түүний шатахаар бид нар эдгэрсэн гэж ярьдаг тий. Тэгэхээр тийм учраас зарим нь энэ дээр тулгуурлаад зарим одоо буруу тууширсан хэр сэтгэл байдаг үзлүүд юу гэхээр хэр сэтгэгч нар огт өвдөх ёсгүй тэр нь итгэлгүй байдлаас болдог гэдэг ойлголт байгаа. Гэтэл өвчин байгаад байдаг. Тэгэхээр бүх одоо тэр өвдөж байгаа бүх хүмүүс бид нар тийм итгэлгүй сул доройгоос байгаад байгаа юм уу? Тэгээ өөрийгөө би ингээ анзаараад тэр өвдөж байгаа тэр орой ингээ бодохоор өөр байгаа байхгүй. Тэгэхээр тэр өөр нэг үнэн байна гэсэн. Тэгээ тэр үнэнг ойлгохын тулд яг судалж байгаад ажиллаж байгаа, тархиныгаа булчингаа ажилуулж байгаад яг үннийг нь ойлгох юм бол тэр үнэн бидний эрх чөлөөнд гаргаж эдгэрэл гарах гэдэг байхгүй. Тийм учраас та өвдмөөргүй байгаа бол зовмооргүй, дутагдмааргүй энэ дэлхий дээр нөгөө Бурхны хүсээгүй зүйлийг авмааргүй бол яг үнний дагуу баймаар байгаа байхгүй. Тийм учраас яг энэ маш тодорхой судалж байгаа нь. Тэгэхээр түрүү хэлсэн те дотоод мөн чанарын дотоод хүн маань гим нүгэл гэдэг зүйл нь ноёрхоод үхлийн хатгуур би гэдэг махан би гэдэгт өвчин гэдэг зүйл нь ноёрхоод ихснэг энэ байдалтай шууд одоо хүн төлөвтөн гим нүглийн уналтанд орж иж байна гэсэн. Тийм учраас эндээс ямар холбоо байгаа гэхээр гим нүгэл өвчин хоёр нь маш хоорондоо холбоотой. Зүгээр одоо махан би өвдөж байгаа өвчин нь нөөрөө зүгээр нэг юм физиологийн им тариамаараа хэрэглээд тэр мөрөө хийгээгүйгээс болоод ингээд зүгээр нэг юм байгалийн энэ дэлхий дээр байдаг цаана байдаг биш цаана гим нүгэл гэдэг маш чухал уялдаа холбоо байгаа байхгүй. Нэгдүгээр Тесалоник 5:23 дээр чсэн байгаа. Бурхан хүнийг харахтаа биш тий. Ингэж амар амгалангийн бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгадаг сүнс сэтгэл хүний дотоод мөн чанар бие. Тэгэхээр бурхан бүхлээр нь харж байгаа. Сүнс сэтгэл биетэй нь бүхлээрээ бидний эзэн Есүс Христ ирэхэд гим зүгөө байх болтгоо бурхан эзэн хүнийг харахтаа биеийн тусдаа бие нэг чухал биш ээ. Биеийнх нь юу хүснээ хийж болно. Заавал өвчин би сүнс сэтгэлийг чинь л одоо ариусгах нь. Тэгээ сүнс сэтгэл чинь л гоё байвал гаднах чинь юу юм хамаагүй биш гэж бурхан ярьдаг. Бурхан
бидний яг цогцоор нь анх бүтээсэн тэрүүгээр нэн сайхнаар бүтээсэн одоо ч гэсэн зогцоороо бие сэтгэл бүгдийг нь бурхан нэг цул гэж харж байгаа. Тэр утгаараа гим нүгэл өвчин гэдэг энэ хоёр зүйл нь хоорондоо маш бодиттой уялдаатай. Гэсэн чинь Есүс Христ ирээд энэ сатаны хийсэн гим нүглийн уналтанд бий болгосон энэ хоёр үр дагаврыг, үхлийн хатгуурыг, энэ сарвыг хоёуланг нь байхгүй болгох зорилготойгоор бурхан Есүс Христ хоёуланг нь байхгүй болгож байгаа. Тэгэхээр арах юм бол гмийн уучлал, өвчний эдгэрэл нь хоёр нь хоёулаа ингээд цул байгаад байгаа байхгүй. Нэг нэгнээ нөхд ингээд гүцээдэг. Гим нүгэл уушлагдаж, гим нүглийн асуудал шийдэгдэн өвчин эдгэрнэ гэдэг нь ойлголт хоёр. Маш хамааралтай. Тийм учраас хамгийн гол зүйл нь бид нар мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь болохоор гим нүглийн асуудал. Тэгэхээр Есүс Христ Матай 9:5-6 дээр ингэж байгаа. Нөгөө саа өвчтэй хүнд найз нар нь авчирдаг, дээврээр орж ирдэг. Саа өвчтэй хүнд ингэж хэлж байна. Нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх. Тэгэхээр гим нүглийн уучлал яригдж байгаад сүнслэг дотоод хүн нь хүний эдгэрлийг ярьж байна. Гим нүгэл уучлагдсан буюу нөгөө сүнслэг аврал. Нүгэлч нь уучлагдсан гэж хэлэх. Босоод алах гэж хэлхийн аль нь амархан бэ? Харин хүний хүү Есүс Христ газар дээр сатаны хийснийг эсэргүүцэж устгах зорилготой ирээд тэрийг хийсэн тэр нэгэн ярьж байна те. Хүний хүү Есүс Христ газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд тэгээд тэрээр саа өвчтөнд бос дэвсгэрээ аваад гэртээ хайр гэсэн гэж байгаа. Тэр нь босоод шууд идэгчж байгаа. Тэгэхээр энэ гим нүгэл өвчин хоёр нь хоорондоо хамааралтай байгаа. Дамаа Есүс Христийн үед Библийн цаг үед энэ бүр маш чухал үүрэгтэй байгаа. Тэгэхээр Есүс Христийн үйлчлэлийнхаа 3 жилийн үеэр маш чухал энэ дэлхийн ертөнцийг оронгоор нь эргүүлсэн их чөлөөнд үнэн та нарыг чөлөөлнө гэсэн тэрхүү үнэнг сайн мэдээний үнэнг гэрэл үнэн махбод болж ирээд тэрхүү үнэнгээ амаараа тунхаглаж байгаа, номлож байгаа. Тэгээ тэр нь үнэн гэдгийг батлах хэрэгтэй байгаа байхгүй юу? Баахан хүмүүс зөвхөн Есүсийн үед зөвхөн Есүс өмнө ч гэсэн хүмүүс ирээл би бол бурхны хүмүүс ингээд янз янзын хүмүүс зөндөө байсан гэж Библиэлд байдаг шүү дээ. Удахгүй ч гэсэн удахгүй бас ингээд урдны хин эднэр шиг алга болчих байлгүй. Тэр Есүсийн номлол гайхалтай байсан. Тэр номлол нь яг бурхны үг гэдэг нь яаж батлах юм? Тэгэхээр Есүсийн эдгэрлүүд байгаа байхгүй. Эдгэрлийн гайхамшиг. Тийм учраас гим нүглийн уучлал, аврал тэгээд тэрхүү эдгэрэл хоёр нь Есүс Христ хоёулангийн зэрэг хийж явсан. Тэгэхээр энэ дээр маш чухал цөмөрөө нэг ойлгох ёстой зүйл нь юу гэхээр энэ нь ямар зорилгоор вэ гэхлээр Есүсийн амнаас гарч байгаа үг өөрөөр хэлбэл Библийн үг яг Бурханых гэдгийг батлах зорилготой тэрхүү эдгэрлүүд Есүс Христээр эдгэрлийг хийж исэн. Яг дандаа зэрэг явж исэн ингээд. Зэрэг зорилго нь амнаас гарч байгаа үг нь эрх мэдэлтэй Бурханы үг гэдгээ баталж явж исэн. Өчтөрийг хөөж, өвчин гэдгээж, үхсдийг амьдуулж усан дээр алхаж ингэж баталж явж исэн. Тэр үг гол нь тэр үг байгаа даахгүй. Өвчний эдгэрэл нь гол зорилго нь биш. Гол нь Библийн үнэн үг энэ маш гол зорилготой. Энийг гол нь яг Бурханых гэдгийг батлахын тулд өвчин эдгэрлэхэд явж исэн. Тэгээ Есүс Христ энэ дэлхий дээр ирээд 3 жил үйлчлээ хийсний дараагаар нь тэгээд дэше өргөдөөд явхдоо ч гэсэн бас дагалдагч нартаа 12 элч нартаа яг энэ санааг бас өгж байгаа. Гэхдээ 12 элч нартаа Матай 10:11-ийг харах юм бол 9:12 шавья дуудаад тэдэнд бозор сүнсүүдээс дээгүүр хэрх мэдлийг өгсөн тэдгэрийг зайлуулах бүх төрлийн өвчин эмгийг эдгэхийн тулд гэж Библиэлд байгаа. Өвчин эмгийг эдгэхийн тулд Марк дээр ч гэсэн бас байгаа. Марк дээр 16-17 дээр юу гэхээр итгэгч нар дагалдах бэлэг нь болохоор юу гэхээр бүр ингээд могоо барьсан ч гэсэн өхгүй, хор уусан ч гэсэн өхгүй, өвчин бүх төрлийн өвчнүүдийг эдгэх чөтгөрийг хөөх зайлуулах гэдэг нэг санаа байгаа байхгүй. Есүс Христ яг өхлөөс амьлаад 40 өхлөөс амьсныхаа дараа 40 дахь өдрөө дэше өргөдөлтөө тий 10 өдрийн дараа ариун сүнс бууж ирнэ шүү дээ. Тэгээд чуулга яг ерөнхийдөө хэлж байгаа. Тэгэхээр тэр чуулганыхаа итгэгч нартай юу өгсөн тэр их мэдэл нь юу гэхээр энэ өвчин эдгэх гэдэг зүйл байгаа. Энэ санаа байна шүү дээ тий. Юу хүртэл үргэлжилж байгаа гэхээр Эфес 2-ын 20 дээр гэж байгаа. Та нар элч нар болон иш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ өөрөө болонгийн чулуу юм а гэж байгаа. Тэгэхээр одоо бид нар болохоор чуулган. Бид нар элч нар биш те. Бид нар болохоор Христийн чуулган. Аль эзэнээ ингээ баригдсан байшин. Гэтэ бид нар ингээ баригдсан. Гэтэ биднийг баригдахад хүргэсэн тэр суурь нь юу вэ гэхээр хуучин гэрээний иш үзүүлэгч нар, шин гэрээний элч нар гэдэг ойлголт байгаа байхгүй юу? Энэ хоёр нь хуйлаа Есүс Христийг л ярьдаг. За энэ яагаад чухал вэ гэхээр
энэ хоёр цаг үед л гайхамшиг яригд. Гайхамшиг нь Бурхан тэрийг маш тодорхой зорилготойгоор өгдөж байгаа. Идэвхрэл өвчнөөс махан бие өвчнөөс идэвхрэл нь элч нарын үед тэрхүү суур тавигдж дуусах хүртэл байхгүй юу? Тэр суур нь юу вэ гэхээр илчлэл Библи байгаа, бичээс байгаа. Библийн үг үнэн. 66 ном бүхий тэрхүү Библи, бидэнд байгаа энэ Библи. Тэгээ энэ Библиэнд Бурханы үг дээд эрх мэдэлтэй төгс бүрэнгүүцэд Бурханы үг гэдэг нь батлахын тулд дагалдах тэмдгүүд нь өвчин эдгэрэл бахан биеийн өвчин тэр өтгөө бүр хор уусан ч өгөхгүйгээд энэ юр бусын гайхамшиг нь яг энэ цаг үед хамааралтай байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо ардаа юу гэхээр яг одоо бидний гар дээр Библи Бурханы үг гэдэг энэ зүйл аль хэдийнэ ирчихсэн батлах шаардлагагүйгээр биднэрт Библийн 66 ном бол Бурханы үг гэдгийг чуулган тэр чигээрээ мэдээж өөр бусад урсгалыг яриаггүй те гажмаач яриаггүй. Протестант урсгалын шинжлэгдсэн энэ урсгал Библийн даахын урсгал нь юу гэхээр 66 ном бүхий энэ Библи бол Бурханы үг гэж бүр ингээд sola scriptura гэдэг бүр Мартин Лютер, Кайло ингээд наашаага бүгдээрээ ингээд протестантын ярьсан баталсан. Тэн дээр бүгд итгэж байгаа. Ингэж баг аврагддаг анханаас. Библийн үгэн дээр байгаа тэр сайн мэдээний агуулга нь бол Бурханы үг гэдэг тэрэнд итгээд аврагдаад явдаг. Тийм учраас хэлэх гээд байгаа санаа юу гэхээр одоо биднэрт биш те нэг зүйл шаардлагагүй болсон байхгүй. Тэр нь өвчин бид өвдлөө. Энэ өвчинг та эдгэх юм бол таныг байдаг гэдгийг, таныг үнэн гэдэгт би итгэе. Яг тэр над баталгаа алга байна. Яг Есүсийн цаг үе шиг, элч нарын цаг үе шиг тийм үе биш байхгүй. Бидэнд аль хэдийнэ дээд их мэд болсон Библийн үг байгаа. Тийм учраас бид нар шууд дахиад махан биед байгаа энэ өвчний эдгэрлийг л гол зорилгоо болгох шаардлагагүй болсон гэсэн. Бидний дотор ингээд оюун санаан дотор маань гол зорилго нь бидний хамгийн гол зорилго нь урдаа барьж явах туг маань юу гэхээр эрүүл байх биш байгаа байхгүй юу. Тэгээ энэ зөв дис дараа байх үед эзэн нэмж өгөх гээд байгаа байхгүй юу. Маш гайхалтай зүйл байна. Тийм учраас юу гэхээр одоо бидний зорилго хууч Есүсийн үед элч нарын үед шиг тийм баталгаа шаардлагагүй бага итгэж байгаа. Тийм учраас одоо юу гэхээр махан биеийн эдгэрэл бидний гол зорилго маань биш болцсон. Одоо бидний гол зорилго юу вэ гэхээр жинхэнэ өвчин болох. Нөгөө өвчнийг махан биеийн өвчний цаад уг ухсаа болсон гим нүглээс эдгэрэх гэдэг санаа байгаа байхгүй юу? Гим нүглээс эдгэрэх. Гимээс эдгэрэх нь бидний гол зорилго. Гим нүглийг шийдэх гэдэг энэ л гол зорилго, үүн л хүсэл биднэрт байгаа тохиолдолд биднэрт шууд үнгүй нэмэгдэж өгч байгаа. Тэр нь эдгэрэл, махан биеийн эдгэрэл. Махан биеийн эдгэрлийг хүсгээр асуудалтай байгаа байхгүй юу? Хүсгээр. Зүгээр үнгүй бэлэг. Гол хүсэл маань юу гэхээр түрүү хэлсэн. Энэ дээр хараа да. Матай 6-гийн 33 дээр гацхуу эхлээд зөвхөн эхлээд Бурхны хаанчлал түүний зөвхт байдлыг гэж байгаа. Гим үйлддэггүй байдлыг. Тэдгээр зүйлсүүдийг хийхгүй байхаар Бурхан юу гэхээр нэмж өгөх зүйлсүүд нь эдгэрэл байгаад байгаа байхгүй юу? 1-р Петр 2:24-ийг харах юм бол биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгэрсэн гэж өнгөрсөн цаг дээр байгаа. Тэгэхээр махан биеийн өвчин энд яриаггүй. Юу ярьж байгаа гэхээр сүнслэг эдгэрлийг ярьж байгаа. Тэгэхээр тэр дундаа ингээд судлаад яг бүр ингээд яг ямар эдгэрлийг гэд судлах үед дотроо ингээд бясалгаад бодох үед маш бодиттой зүйл нь юу гэхээр яг анхны өвчнөг оруулж ирсэн, зовлонг оруулж ирсэн зүйл юу байсан юм? Нөгөө хүсэл байсан шүү дээ. Их чөлөөт хүсэл. Бурхны хүсэл юу гэсэн бэлээ? Өвчин, зовлон байхгүй, сайн сайхан, нэн сайхан гэх энэ бол миний хүсэл. Битгий идээрээ гэд ингээд хүслээ хэлсэн. Гэсэн чинь өөгүй гэдэг хүсэл байсан шүү дээ. Их чөлөөт хүсэл. Тэгээ энэ их чөлөөт хүслийг сатан гэмт хүсэл болгочихж байгаа байхгүй юу? Тэгээ энэ гэмт хүсэл нь бид нарыг юу гэхээр дотроос маань өвчлүүлж байна гэсэн үг. Харин Есүс Христийн загалмай сайн мэдээ загалмай дээр бодиттой тэр үхэл юуг бодиттой болгож байгаа гэхээр бидний өмнөөс Есүс Христ үхснээрээ Есүс Христийн бүх зүйл биднийг холж байгаа байхгүй. 2-р Коринт 5:21 дээр байгаа. Тэр бидний гим нүгэл болоод бид түүний зөвхт байдал болж байгаа гэж байна. Тэрэн дотор нь юу агуулгадж байгаа гэхээр Есүсийн хүсэл. Миний хүсэл биш, Есүсийн хүсэл.
Тэгэхээр энэ идрэл гэдэг байгаа нь ямар идрэл ярьж байгаа гэхээр хүсэл маань идэгрээд байгаа байхгүй. Хүсэл. Тэг ингээл би яг ингээл бодсон чил дотормоос нь ингээд шууд миний хувьд ингээд сүнслэг амар тайван оршихуй би болоо баяр хөөр төрөөд ингээд тэгсэн чинь тэр хэлсэн шүү дээ би гэрчлсэн те шууд өвчин наамд амар өвдөдсөн өвчин наамдаад ингээд унтаад гэж байгаа байхгүй амар гоё. Идэрсэн гэдэг байгаа түүний шарахаар бид идэрсэн гэдэг нь түүний шарахаар бидний өвчтөе хүсэл маань идэрсэн. Гэмт хүсэл маань идэрсэн гэсэн үг. За энэ гэмт хүсэл нь ямар хүсэл вэ гэхээр энэ ишлэлээр маш тодорхой байна. Нөгөө хоёр гим нүглийн хоёр мөн чанар явж байгаас хоёулын дээр нь зүв зүйлийг хүсдэг агуулга харагдаж байгаа. Урд нь юу гэхээр шууд тэр хүслийнхаа дагуу шууд үйлдчихэж байгаа. Гим нүглээс бодоод гим нүглийг үйлдэхгүй байх хэрэгчлөө ямар ч боломжгүй болчихж байгаа. Завхрал гэж ярьдаг. Харин итгэгч болсноос хойш гим нүглийг үйлдэхгүй байх тэр хүсэл бий болж байна гэсэн. Тэгэхээр ардаа гим нүгэл үйлдэхний хүсэл гарч ийн. Та одоо маш тодорхой нэг гимээ бодол угнах зүгээр. Дамаа одоо салж чадахгүй байгаа гим нүглээ бодвол бүр зүгээр. Нэг юм хийж чаддгүй нэг юм эсвэл хийхгүй байж чаддгүй. Тэр хүсэл чинь ингээд таны тэр ингээд төрлөө заяа. Тэр төрөх үед юу вэ гэхээр энэ ишлээ хардаа биднийг нүгэлд өхүүлж гэж байгааз гимт хүсэл гаадрынгүүт нь амар хэцүү байхгүй би хүсэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүсэл хүсэж байгаа тэр хүсэл чинь ингээд оволзоо л байна. Тэгсэн чинь тэр оволзоод яг загалмаа дээр Есүс өгч байгаатай адилхан. Есүс ингээд маш бодиттой Есүс өвдөж байгаа. Маш бодиттой өвдсөн. Тэр утгаараа миний болдог бол энэ аяыг надаас зайлуулаач. Би үхмээргүй байна. Тэгээ надад ийм өвчин хэцүү байна гэдэг юм хүний залбирлыг албаар хийж байгаа байхгүй. Бид нартай адилхан сорилтонд орж байгаа учраас. Гэхдээ ялч чадж байгаа. Гэхдээ таны хүсэл биелгээд үхэл рүү очиж байгаа. Энэ үхлээр нь бид нар идэрсэн гэдэг нь юу гэхээр гимт хүсэл гарч ирэх үед яг хэцүү. Яг ингээд яг үйлдмээр байна. Тэр хиймээр байна. Эсвэл ингээ алаа ичмээрээ тэгмээр байна. Ямар хэцүү бай гэдэг юм чи байгаад энэ зөө. Тэр хүсэл чинь ингээд яг нүүр тулах үед тэр хүслээ харж агаад мэдрэмж чинь байж исэн ч гэсэн шууд үхнэ гэсэн. Шууд үхнэ. Энэ үхэх хүсэл байна шүү дээ те. Биднэрт өгөгдсөн байхгүй. Энэ идэрсэн хүсэл гэдэг чинь. Итгэгч хүмүүст ямар идрэл байгаа гэхээр бидний хүсэл маань гэмт хүсэл маань идгрээд Есүстэй адилхан хүсэлтэй болцсон. Гим нүглийг битгий хийгдэг гим нүгэл дуртай заяа. Дуртай шүү дээ. Дуртай ч гэсэн би энийг яасан ч үлдэхгүй. Гэт ингээд зовоод төвчээд байх хүсэл биднэрт өгөгдөж байгаа байхгүй. Гим нүгэлд үхэх хүсэл биднэрт. Тэгээ энэ дардаа ингэж байгаа. Та ингэ бодоорой. Тэгээ ингэнгүүт ингээд над нэг ийм бодол төрж байгаа. Та бүгд ч гэсэн төрөх болгож бодож чинь. Төрнөхөөс илүүгээр яг ингээд энийг хэрэгжүүлэх үед мэдрэнэ. Та бодиттой бодвол яг ойлгоно юу хэлэх гээд байгаа. Хийхийг хүсдэг тий нэг гимт үйлдэлээ бодцоо. Нэг юм зуршил, муу зуршил. Тэс чи тэрийг хүсэл чинь ингээд байгаад байгаа. Хийчмээр энэ гоё штэ хиймээр ингээд бодол хүсэл ингээд оволзоолно зөө. Гимт. Тэсэн чинь энэ хүслээ дэвчин гэхээр амар хэцүү зөө. Яг үхэж байгаа гэсэн санаа штэ. Амар хэцүү. Есүс хэцүү байсан штэ. Зовсон штэ. Тэгсэн мөртлөө Есүс үхэл рүүгээ юу ч ирэхгүй нядлагдах хон шиг ингээд явж байгаа. Бид нар ч яг тийм гэсэн. Хүсэл чинь оволзоол байна. Тэнгүүт нь юу ч хийхгүйгээр ямар ч итгэхгүй байдалтай ингээд үхэл рүүгээ явна гэсэн. За гол санаа надаа энэ. Ингэнгүүт нэг тэр үед чинь нэг ийм бодол төрнө. Йоо. Ингэж удаан зовж ийснаас хийж ч юм уу нэг тиймэрхүү бодол. Ингээд амар удах юм шиг заяа. За энд маш тодорхой практик нэг юм байгаа. Хэрэгжүүлсэн хүмүүс бол тэр юм мэднэ бодож байна. Тийм удадаггүй. Дэвчиж яхад удахгүй ер нь богино хугацаанд тэр хүсэл чинь байхгүй болчихдог байхгүй. Тэг би ингээд судлахад Есүсийн үхэл хүртэл яг тийм байгаад байгаа юм сонирхолтой. Ромын тэрхүү яллаж цаазалдаг тамлалын тэрхүү загалмай дээр үхдэг хүмүүсийн үхлийнх нь хугацаанд хамгийн багадаа бүр ингээд сул дорой ингээд хүч байгаа сул дорой хүн цовлогдоход хамгийн багадаа 1 өдөр 24 цаг болдог гэж байна. Ихэвчлэн 2, 3, 4 өдөр. Уртдаа 4 өдөр. Тэгэхээр нэг 2, 3, 4 өдөр ингээд үхэхгүй байгаад идэх гэсэн үг байхгүй. Гэтэл Есүс хэр утсан танаа санаж байна. 24 цаг болоог Есүс өөрөө хүчлэг нэг нь шүү дээ. Тэ эрүүл зүв бие авч явж байгаа.
Гэтэл Есүс 6 цаг яг тэр 6 цагт хуучин гэрээний иш үзүүлэгдсэн иш үзүүлэлгүүдийг хэлэх ёстойгруудыг хэлээд хийх ёстой юмудаа бүх юмаа хийгээд тэгээд эцэстээ аава таны гард сүнсээ даатгах чинь гээд өгөөд амьсгалаа хурааж. Тэгээд нөгөө нэг хүмүүс ингээд энэ хөөгөн биш үгээд шалах гэж жадалдсан шүү дээ. Эхлээ хөлийг угуулах гэсэн чинь нөгөө Библи дээр хүртэл хөл нь нэг ч хөл нь уурахгүй гэдэг иш үзүүлэг байгаа учраас хавируур нь жадалдаг. Тэгээ энэ ч гэсэн бас Библийн иш үзүүлгийн санаа. Тэгсэн чинь ингээд аль эзний өгцөн үнээс гардаг цус хоёр ингээд зэрэг олгоод иж байгаа байхгүй. 6 цагийн дотор. Тэгээ тэр нь хараад нөгөө нэг 100-ын дарга юу гэдэг вэ гэхээр энэ бол жинхэнэ бурхны хүү байж штэ гэдэг энэ бас гайхамшиг байгаа байхгүй. Тэгэхээр хэлэх гээд байгаа эндээс хэлэх гээд байгаа санаа юу гэхээр гэмт хүслээ дэвчих хугацаа чинь богинохоо. Тэр хугацааг бурхан өөрөө мэдж байгаа. Бүр ингээд тэр нэг хүсэлч бүр ингээд тамлаад байх юм шиг бодсноосаа болоод үлдчихэд байгаа байхгүй. Зүгээр үхэл рүүгээ ингээд нядлаад тэр зүйл дээр итгэмжтэй байх юм бол эзэн тэр чинь богиносох дээр хүртэл итгэмжтэй байгаад би өөрөө хэрэгжүүлж туулдаг хүний хөө мэдээд байгаа байхгүй. Байхгүй болчихдээ. Тодорхой ихний тэр нэг амар дуу байгаад байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд юу ч хийхгүй ингээд өгцөн юм шиг ингээд л байж. Ингээд тэ ямар нэг зүгээр ингээд өгцөн. Тэгж байгааз нүгэлт үхүүлэхийн тулд Есүс бидний төлөө үхээ тэрүүгээр нь бид эдгэрсэн буюу нүгэлт үхдэг болцсон байхгүй. Үххийг хүсдэг болцсон энэ хүслийнхаа дагуу сонголт хийгээд үхдэг болчихж байгаа байхгүй. Хүсэл байж ижил хийлдэж штэ. Хүсэл тэгэхээр хүсэл нь буюу тэр аврагдсан үнний дотор байгаа тэр зүйл яригдчихэж байгаа. Тэгээ нөгөө талдаа харах юм бол хийж байгаас зөвхт байдалд амьдруулахын тулд гэж байгаа. Зөвхт байдалд амьдруулахын тулд. Тэгэхээр зөвхт байдлыг дургу бурхны имийг эсэргүүцдэг махбодийн зүйлс дэлхийн зүйлсийг л хүсдэг хүсэл нь эдгэрээд зөвхт байдлыг л хүсдэг хүсэл болцсон байхгүй итгэгч нарын хувьд. Тийм учраас энэ зөвхт байдлын хүсэл нь байгаа учраас энэ хүслийнхаа дагуу гэж байгаад зөвхт байдал амьдрах хүсэлтэй болохын тулд гээгүй зөвхт байдалд амьдруулах бодиттой амьдралыг ярьж байгаа. Бүр цагийн хуваар, сонголт тэр амьдрал дээр ингээ бүх зүйлээ суурилуулдаг. Тэнгүүд харин гэж байгаа. Дайс энэ дэлхий дээр энэ бие дээр байгаа учраас бид нэр бас л нөгөө нэг хэцүү тулаандаа орно. Тэрний үхээр зөв зүйлсүүдийг хийх гэсэн чинь нэг юм сонирхолгүй эсвэл хэцүү нэг юм үр жимсэхгүй юм шиг нэг сонирхол нэг юм сонин ойлголт. Тэгсэн ч гэсаардаа бид нар мэдрэмж ямар ч хамааралгүйгээр бидний хандлага бодол ямар ч хамааралгүйгээр Библийн үг ингээрээ энэ нь зөв энэ бурхны хүслийг хэлсэн л болвол энэ Библиэлд байгаа л болвол бурхны хүсэл гэж би итгэснээр баталгаа шаардлагагүй. Тэгээ энэний дагуу би ямар ч хэцүү байсан хэдэн удаа унсан ч гэсэн дахиад босоод хийнэ гэсэн. Ямар ч мэдрэмж муухай байсан ч гэсэн сонирхолгүй байсан шашинтай санагдсан ч гэсэн дайсан солиоржл хуцчлвэг сонсохгүй шууд зөвхт байдлынхаа юмаа шууд хийнэ гэсэн. Тэгсэн чинь араас нь нөгөө шагнал нь орж ирдэг. Шууд мэдрэмж нь орж ирдэг. Үр жимс нь орж ирдэг. Эхлээд биш. Эхлээд зөв зүйлээр алхасан чинь нөгөө эхлээд мэдрэмж байхгүй ямар зүгээр нэг энийг хийхээр дахиад бүтэнцээ бодлол ингээд дандаа уучилдаг давар мавн ч юм ингээд янз янзын бодол ингээд үгүй 70 дахин 7 удаа хязгааргүй тэгэл уучлаа гинэ гэсэн. Яа гэдэг бодол байхгүй зүгээр хийгсэн бол хийгээл гинэ гэсэн. Тэг хийсэн чинь араас үр жимс нь өдөр ингээд орж ирнэ гэсэн. Тэгэхээр энэ зүйл нь юу гэх юм нөгөө өвчний эдгэрэл байгаад байгаа байхгүй. Жинхэнэ эдгэрэл гэдэг энэ зүйл хаана хийгдэж байгаа вэ гэхээр гэмт хүсэл гарч ирэх үед гэмт хүсэлд үхэж чадах эдгэрэл нь жинхэнэ эдгэрэл байгаа. Тэгээд бурхны хүсэл дотор ингээд оршоод амьдрч чадах нь бас жинхэнэ эдгэрэл. За энийг хийсэн чинь нөгөө зовоод хүсээд хайгаад тэмцээд барилдаад байгаа нөгөө зүйлсүүд чинь нөгөө өвчний эдгэрэл хангамж ивэл өрөөл нөгөө нэг гой нөхрөлөл хайр сайн сайхан амьдралын бүх зүйл чинь зүгээр нэмэгдэж өгнө. Гагцгүй ихтэй бурхны хаанчлалын зүйл байдаг. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэж байна. Харин нэмж өгөх зүйлсийг нэгдүгээрт нь тавьчихаар би өвчнөөс л эдгэрмээр энэ л чухал байна. Энэ л чухал байна. Бурхан минь гэд ингээд ахаар шаардлагагүй хүчээ бараад байгаа байхгүй. Гол хүсэл нь ерөөсөө би гим нүглээ. Энэ гим нүглийг би энэ гим нүглийн хүсэлтэй шууд үхнэ. Би үхнэ. Тантай хамт би загалмаад шууд яг одоо цовдлогдож
энэ гим нүх хүсэлдээ би шууд итгэхгүй болно. Гэт хийх ёстой зүйлээ хийх үед та нөгөө гайхамшиг чинь бий болж байгаа байхгүй юу? Шууд пүм гэд нэг асуулт чинь шийдэгдэнэ. Нэг хөвтөн чинь шууд эдгэрнэ. Нэг үү таалга шууд нээгдэнэ. За бүгд хамтдаа эдгэрийг бариад залбирая.